Та сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд хайр дурлалын тал дээр хэн нэгний талаар бодгоо зогсоож чадахгүй төсөөлж, мөрөөдөж, романтик мэдрэмжүүдийг авсан уу? Үгүй бол харилцаандаа ямар нэгэн докторгүй, тодорхойгүй байдалд байгаа мөртлөөсөө тухайн хүнээ уучлаад, чимээгүй байгаад, өрөвдөөд харилцаандаа ямар нэгэн тодорхой нөхцөл байдлыг үүсгэж чадахгүй байгаад байсан уу? Энэ нь тохиолдлих биш сугар гарагийн нөлөө гэвэл та итгэх үү? Энэхүү бичлэгийг би хайр дурлалынхаа амьдралд юу болохыг мэдмээр байгаа сониуш та бүхэндээ одоо орон зурхай үүднээс хайр дурлалын гараг болох сугар гарагийн хөдөлгөөнд үндэслэн бэлдсэн тул бичлэгээ дуустал нь үзээрэй. За тэгэхээр хайр дурлалын сугар гараг маань 2 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 6-ныг хүртэл загасны ордны мөрөөдөмтгий, төсөөлөмтгий, романтик, за түүнээс гадна өрөвчгөн, зөөлхөн загасны ордонд байрласан байсан байна. Инхлээр магадгүй бидний сүүлийн хэдэн 7 хоногийн хайр дурлалын амьдрал магадгүй айгүй сэтгэл хөдлөл өндөртэй, зүүн бэлэг мэдрэмж өндөртэй, түүнээс гадна тодорхой хэмжээгээр юм сүнслэг мэдрэмжийг агуулсан. За түүнээс гадна магадгүй та хэд харилцаандаа хос хамтрагчаа илүү уучлсан, өрөвдсөн тиймэрхүү байдалтай байсан болов уу гэж бодож байна. За ингэснээрээ бид магадгүй өмнө нь харьцаж исэн хүнийхээ талаар эргэн дурсах бодох. За үгүй бол одоо байгаа хос, үгүй бол одоо шохорхож байгаа хүн, үгүй бол одоо байгаа хамтрагчтайгаа ярьж исэн яриагаа ухраан бодоод ярьж исэн зүйлсээ магадгүй догтлон эргэн дурсан байхыг өгөөсөхгүй. За түүнээс гадна одоо юу гэдэг магадгүй зарим асуудалтай харилцаанд байгаа хүмүүс гэх юм бол хэдий одоо тухайн хүн маань таныг өвдөгчсэн ч гэсэн нөгөө хүний ямар нэг байдлаар өрөвдөөд өмгөөлж хамгаалаад аргацаагаад байсан байхыг өгөөсөх хэрэггүй байна. Сугар гараг загасны ордон дээр байхад ерөнхийдөө биднэрт хөвчлэн гоё мэдрэмжүүдийг өгдөг боловч бодит байдлыг ерөнхийдөө тодорхой хэмжээгээр ингээд өгөөсөх гээд хаах гадах талтай байдаг. Ингэснээрээ бид нэр одоо нөгөө хүнээ илүү одоо байгаагаас нь гоёор төсөөлөх боломжтой байдаг. За түүнээс гадна потенциалыг нь хараад үнэлээд одоо байгаа хүнийгээ бус потенциалд нь дурлах. За түүнээс гадна сүнсний одоо юм гүн гүнзгий холбоо хүсэх тухайн хүнээ юу ч хүсгүйгээр одоо шалтак одоо ямар нэгэн нөхцөл тавихгүйгээр хайрлах. За түүнээс гадна үлгэрийн мэт хайр байдаг гэдэгт итгэх зэрэг байдлаар илэрхээд байдаг. За заримынх нь хувьд бол энэ маш ингээд ийм ид чидийн мэдрэмж төрүүлж магадгүй. Заримынх нь хувьд болохоор эсэргээрээ харин ч амар ийм тодорхойгүй байдал үүссэн байхаа үүсэхгүй. Яагаад гэвэл сугар гараг загасны ордон дээр мань байрласнаар бид нэр ерөнхийдөө тухайн хүнийхээ одоо болохгүй байгаа маш одоо ингээд улаан түг гэж яригдаг red flag цаан чанаруудыг анзаарахгүй байх боломжтой байдаг. Түүнээс гадна сэтгэлээ одоо тухайн хүндээ хит их нөгөө хүн танд гаргаж байгаагаас илүү давуулан зориулах. За түүнээс гадна одоо байгаа нөхцөл байдлыг харахгүйгээр хит их давуулан үнэлэх. За тэгээд хит ийм сүнслэг гоё одоо олдохгүй мэт ийм харилцаа холбоо үүсэж байгаа юм шиг мэдрэмжнээсээ болоод тухайн харилцааг тавьж явуулж чадахгүй ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлыг үүсгэх гээд байдаг. Ингэснээрээ ихэнх хүмүүсийн амьдралд хайр дурлалын тал дээр сугар гараг маань хэдий одоо ингээд маш их таталцал байгаад байгаа хэрнээ харилцаа нь юу болох нь одоо ингээд одоо болтол тодорхойгүй. Найз нөхөн, найз залуу үгүй бол гэрлэлт харилцаа нь одоо ингээд удаан хугацаанд үргэлжлэх юм уу үгүй бол иймэрхүү ингээд докторгүй ойлгомжгүй байгаад дуусгаад байгаа хэсэг нь мэдэгдэхгүй тиймэрхүү нөхцөл байдлыг үүсгдэг. За тэгээд түүнээс гадна хэрвээ харилцаантай ямар нэгэн асуудал байвал тухайн хүнийг одоо амархан уучлах тиймэрхүү нөхцөл байдлыг үүсгэж өгдөг. За түүнээс гадна шаардлагатай зүйлсийг ярихаас хойшлуулах. За түүнээс гадна хин нэгэн хувь тавилангийн заяаны мэд ингээ үлгэрийн мэд дурлал үүсгэхийг үүсэхгүй байдаг. За тэгэнгუთ одоо хэдүүлээ хамгийн сонирхолтой хэсэг рүү орцгоё. Сугар гараг маань 3 сарын 6-нд загасны ордноос хоньны орд руу шилжиж байгаа. За тэгэхээр энэ нь биднэрт ямархуу байдлаар илэрх вэ гэх юм бол өмнө нь одоо сугар гараг загасны ордонд байхад ийм байвал гоёо гэж бодож исэн бүх зүйлс одоо илүү тогшин төрөмгийн эрч хүчтэй төсвөр төвчээр алдсан юм мэдрэмжүүд орж ирнэ. Ингэснээрээ би ийм зүйл хүсэж гин гэдэг шаардлага тавьж эхэлнэ гэсэн үг юм аа. За загасны орд маань өөрөө хүлээж байсан бол хоньны орд маань өөрөө биднийг үйлдэл хийхэд
хүргэнэ гэсэн үг. Загасны орд маань мөрөөдчихсэн бол хоньны орд маань эсэргээрээ бодит байдлыг шалгаж үзнэ гэсэн үг. За ингэснээрээ биднэрт мэдрэгдэх байдлаараа гэх юм бол бидний төвчээр алдагдах болно. За түүнээс гадна ийм тодорхойгүй нөхцөл байдлыг төвчгөө болж эхэлнэ. За тэгээд юу хүсэж байгаагаа илүү илэрхийлэхээс гадна ямар нэгэн үйлдэл хийхэд илүү бэлэн байх болно. За түүнээс гадна хэрвээ магадгүй таны одоо тэр хосттой нь таны өгж байгаа сэтгэлийг буцаага тань зориулж чадахгүй, тодорхой байдлыг тань одоо өгч чадахгүй, тодорхойлж чадахгүй зэрэг нөхцөл байдал үүсэх юм бол та тухайн харилцааг орхиход хүртэл бэлэн байна. Ингэснээрээ ерөнхийдөө бол та илүү их одоо халуун дулаан, зугаатай тэг яг одоодоо байж чадж байгаа тиймэрхүү харилцааг хүсэх болно. Энэ энерги нь өмнө байсан энергиэсээ илүү ийм огцом энерги орж ирж байгаа. Ингэснээрээ бид нар магадгүй өмнө нь сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд тисэж байсан харилцаагаа яаж тисэжсэн байна гэж гайхах. За үгүй бол яагаад нөгөө хүний маань шийдвэр дээр үндэслэж энэ харилцааны одоо дараагийн шатууд яваад байгаа байлээ. Хэрвээ бид нэр хүсэж байгаа л одоо харуулах хэрэгтэй гэсэн илүү эрч хүчтэй энерги орж ирж байна. Ингэснээрээ болохоор зарим хүмүүсийн хувьд илүү ийм үйлдэл хийх байдлаар илэрнэ. Ингэснээрээ магадгүй өөрийнхөө сэтгэлийг илчлэх, за үгүй бол шууд мессеж бичих, үгүй бол одоо харилцаагаа эхлүүлэхийн тулд анхныхаа алхмыг тавих, за үгүй бол тодорхойгүй харилцаанд байсан хүмүүс жишээлбэл өмнөх одоо харилцаагаар тайлбарлах шаардлагагүйгээр харилцаагаа дуусгах зэргээр одоо илэрч болох нэ. За бусад нь гэх юм бол магадгүй хэрвээ нөгөө хүнтэй тогтворгүй яах гээд байгааг нь мэддэхгүй харж исэн бол тэрийг нь одоо ингээд өөрт нь тулгаж хэлэх. За үгүй бол хит их сэтгэлээ зарцуулахаас зайлсхийх, зогсоох. За түүнээс гадна мөрөөдөлтөй автахаас илүү өөрийгөө үнэлэх, өөрийгөө сонгох, өөрийгөө хайрлах зэрэг байдлаар илэрч болох нэ. За хосуудын хувьд гэх юм бол илүү их бие биентэйгээ шулуун шудраг, за илүү бие биендээ сэтгэл гаргасан байх боломжтой. Үгүй бол хэрвээ өмнө нь ямар нэг байдлаар маргаа үүсгэхээс зайлсхийжсэн бол одоо энэ хоньны ордны энерги маань илүү түрэмгийн учраас маргаа үүсгэх ч гэсэн үүсэхгүй байна. За тэгэхээр хоньны ордон дээр байгаа сугар гариг маань өөрөө илүү жоохон түрэмгийн аашилдаг учраас зарим хүмүүс харилцаагаа хит хурдан дуусгахыг үүсэхгүй. Үгүй бол ямар ч бодлогогүйгээр ямар нэг зүйл хэлхийг, за үгүй бол хит бардам зантай байгаагаа өөртөө итгэх итгэлтэй андуурах. За түүнээс гадна зугаатай байгааг нь болохоор та хоёр таарч тохирч ийн гэдэгтээ андуурахыг үүсэхгүй маа. Гол одоо бидний анхаарах ёстой зүйл гэх юм бол өөрийгөө шулуун шударгаар одоо илэрхийлэх. За түүнээс гадна өөрийнхөө хэрэгцээг тухайн хүндээ хэлж ойлгуулах. За магадгүй шаардлагатай зоримог алхмуудыг авах. Тэгтээ өөртөө бас тодорхой хэмжээгээр анхаарах, өөрийгөө авч үлдэх нь энэхүү одоо гаргийн хөдөлгөөний нөлөөний гол чухал сурах ёстой, анхаарах ёстой зүйл юм аа. За тэгэхээр орд бүрийн тайлал руу гарахаас өмнө энэхүү 6 тайллаа зөв сонсох зааварчилгааг та бүхэнд өгье. Энэхүү зурхайг болохоор мандалд орд буюу хайр дурлалын гэрийг хариуцдаг астрологийн байршил дээр тань үндэслэе гэж байгаа тул зөв сонсохын тулд заавал мандалд ортоороо сонсохыг зөвлөж байна. За мандалд ортоо мэдгүй байх юм бол би энд дээр линк оруулъя. Та дээшээ ороод төрсөн он сар цаг минутаа оруулаад мандалд ортоо мэдэж аваарай. Мэдгүй байх юм бол бичлэгний маань description хэсэгт байгаа Instagram болон Facebook хаягуудаар надтай холбогдоод тусламж авч болно шүү. За түүнээс гадна энэхүү 6 тайлал маань хувийн гаргуудыг тооцоолоогүй тул ерөнхий байх болно гэдгийг санаарай. Хэрвээ бүр нарийн өөрөөхөө ерөнхий болон хайр дурлалын хосын одоо 6-гаа хийлгэхийг хүсэх юм бол муу адил доорх линк дээр байгаа Instagram болон Facebook хаягуудаар холбогдоорой. За түүнээс гадна сугар гараг маань сар бүр байршлаа солихдол дараагийн хайр дурлалынхаа зурхайг үзэхийн тулд YouTube хаягийг маань subscribe дарахаа мартаоцай. За ингээд 12 ордны 6 тайлал руугаа орцгоё. Хоньны мандалт. За хоньны мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг та хэдий 12 дугаар гэр дээр сая хэдэн 7 хоногийн хугацаанд байрласан байна. Одоо 1-р гэрлүүтэй нь орно. За 12 дугаар гэр маань өөрөө болохоро нууц, за тэгээд өмнөх дурсамжууд, далд тухамсар болон одоо дуусаагүй сэтгэл зүйн түүхүүдийг илэрхийлдэг байгаа. За ингэснээрээ бид хэдийн хугацаанд сүүлийн 7 хоног ямархуу мэдрэгдсэн байж болох вэ гэх юм бол өмнө нь харьцаж исэн хин нэгнийхээ талаар эргцүүлж бодсон. За түүнээс гадна хин нэгэнд чимээгүйхэн одоо шохоорхсон хэрнээ өөрийнхөө сэтгэлийг илчлээгүй. За үгүй бол ямар нэг байдлаар харилцаатай нууц байсан. За тэгээд бусдад хэлэх боломжгүй нөхцөл байдалд байсан.
За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд илүү зөөлөн мэдрэмтгий эмзэг үгүй бол маш тийм ядарсан байдалтай боловч яагаад гэдгийг мэдэхгүй байсан байх боломжтой байна. За одоо болохоор энэ бүхэн сугаргааны 1-р гэрлүүтэй нь орсноороо өөрчлөгдөж эхэлнэ. Бүх харагдахгүй, мэдрэгдэхгүй, та ойлгохгүй байсан зүйлс илүү тодорхой одоо харагдах байдлаар илэрх болно. За бүх ингэж одоо үйлдэл авагдахгүй даалтуур байсан зүйл илүү идэвхтэй болно. За түүнээс гадна мөрөөдөж бодож исэн зүйл болохоор эхлүүлэх энэ эргэлөө шилжиж гин гэсэн үг юм аа. За ингэснээрээ сугар гараг таны 1-р гэр дээр орсноор та бусдад илүү одоо анзаарэгдэж эхлэн бусд хүмүүс танд илүү татагдах болно. За хэрвээ та ганц бие бол сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд магадгүй та хайр дурлалынхаа амьдралыг эргцүүлж бодсон, өнгөрснөө дурссан, за үгүй бол маш илүү гүн гүнзгий харилцаа хүссэн болов уу? За одоо болохоор та 3 сарын 6-наас эхлэн өөрөө үйлдэл хийхэд илүү бэлэн болж эхэлнэ. Ингэснээрээ та гадаад төрхөндөө анхаарах болно. Бусадтай харилцан яриа өрнүүлж эхэлнэ. За бусад хүмүүс танд татагдахаас гадна хин нэгэнтэй одоо харилцан яриа өрнүүлэхэд гинэд огцом одоо тийм маш гоё байдлаар холбогдох боломжтой юм аа. За хэрвээ та ямар нэгэн байдлаар тодорхойгүй харилцаанд байгаа бол бүх зүйл маш юм бүдэг бадаг тодорхойгүй згээд танд одоо ямар нэгэн байдлаар нөгөө хүн нь сайн ч юм шиг үгүй ч юм шиг амлалт өгөөд байгаа хэрнээ үйлдэхгүй ч юм уу тиймэрхүү байдлаар илэрч исэн болов уу? Өөрөөр хэлбэл таны сэтгэл зүйн хувьд ингээд байнгын асуултын тэмдэгтээ байлгаад байсан байхаг үүсэхгүй маа. Одоо болохоор та ямархуу энерги рүү шилжиж байгаа гэх юм бол хоёулаа яг ямархуу одоо харилцаанд орж байгаа юм бэ? Би одоо энэ байдлыг чи хүлээхгүй гэд тисэхгүй твчихгүй нөхцөл байдал руу шилжиж гин гэсэн үг юм аа. За хэрвээ та хосын харилцаанд байгаа бол та магадгүй нөгөө хүнээ илүү уучлсан, илүү мэдрэг за тэгээд түүнээс гадна маргаан үүсэхгүй тулд чимээгүй хүн өнгөрсөн зөөлөн хандж исэн тиймэрхүү энергитэй байсан бол одоо та илүү шулуун шудраг байх болно. Та өөртөө илүү их анхаарал хандуулахыг шаардна. Илүү их дүрлэлзэн гал халуун харилцааг хүсэх болно. За түүнээс гадна бие махбодын хувьд илүү дотн хүрэлцэх, шүргэлцэх тиймэрхүү мэдрэмжүүдийг авахыг хүсэх болно. За гэрэлсэн бөгөөд удаан хугацааны харилцаанд байгаа хоньны орныхны хувьд гэх юм бол магадгүй та сэтгэл зүйн хувьд ямар нэг байдлаар таагүй мэдрэмжтэй байгаа. Тэгээ тэрийг одоо баг зэрэг дараа ч юм уу үйл ялаг анзаараад өнгөрөөд байсан байж магадгүй. Одоо болохоор та хоёр харилцаагаа улам ингэж буцаагаад гоё сэргээх. За түүнээс гадна илүү зугаатай зүйлсийг хийх болон одоо бие биендээ шаардлагатай бол тодорхой хил хязгаарыг тавих цаг нь ирсэн гэсэн үг багтیں۔ За үхрийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг 11-р гэрээс тань 12-р гэрлүү тань шилжиж орж ийн. За сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд сугар гараг таны 11-р гэр дээр буюу найз нөхөд, нийгмийн хүрээлэл болон бүлэг зэргийг илэрхийлдэг гэр дээр тань байрлсан байсан байна. Ингэснээр таны хайр дурлалын амьдрал найз нөхөдтэй тань холбогдолтой болсноороо найздаа сэтгэл алтарсан. За үгүй бол өөрийнхөө хүрээллийн талээр дамжуулан хин нэгэн шинэ хүнтэй танилцсан. За үгүй бол хин нэгэнтэй удаан хугацааныхаа төлөвлөгөөг боловсруулж мөрөөдсөн зэрэг мэдрэмжүүдийг авсан байхыг үүсэхгүй маа. За одоо сугар гараг 12-р гэр дээр орсноороо бүх зүйл илүү чимээгүй аажуу болон дотогшоо чиглэлтэй болж эхэлнэ. За ганц бие өхрүүдийн хувьд гэх юм бол та харилцаанд илүү үнэлэлт дүгнэлт хийсэн. За үгүй бол магадгүй хин нэгэн тантай одоо харилцаанд ороход бэлэн биш нөхцөл байдалд байгаагүй бол харилцаагаа зарлахыг хүсэхгүй байгаа. Тиймэрхүү харилцаанд орох үе. За түүнээс гадна үгүй бол одоо нууцаар далдуур гэх юм уу да хин нэгэн өмнө нь одоо харьцаж исэн хүнтэйгээ эргэн холбогдох боломжтой байна. За хэрвээ та одоогоор тодорхойгүй харилцаанд байгаа өхрүүд байвал өмнө нь одоо найз нөхдөний харилцаатай хин нэгэн найздаа сэтгэл алтарсан мөртлөөсөө одоо энэ тодорхойгүй байсан бол одоо бүх зүйл илүү аажуухан болж эхэлсэн. Ингэснээр магадгүй та хоёрын харилцаа илүү нууцлагдмал бусдын нүднээс далдуур. За тэгээд нууцлагдмал байгаа учраас энэ бүхэн таны энергийг шавхсан ядраасан мэдрэмжүүд төрүүлэх боломжтой байна. За хэрвээ та харилцаанд байгаа бол та хоёр ирээдүгөө төлөвлөсөн. За тэгээд нийгмийн хүрээллийн хувьд маш юм гоё зугаатай цагийг өнгөрөөж исэн бол та хоёр одоо
эсвэргээрээ одоо бие биендээ сэтгэл зүйн хувьд илүү орон зай цаг хугацааг өгөх хэрэгтэй байж болзошгүй байна. Ямар нэг одоо харилцаанд нь асуудал байгаасаа биш та хоёрын харилцаа одоо яг ямархуу чиглэлтэй байна вэ гэд дотгошоогоо илүү сэтгэлээ өнгөх шаардлагатай цаг хугацаа ирж байна. За гэрэлсэн өвхрүүдийн хувьд гэх юм бол энэхүү гаргийн нөлөө нь та хоёрын одоо хоорондоо яриаггүй байсан сэтгэл зүйн одоо ийм зүй тогтлуудыг тодорхой болгож эхлэнэ гэсэн үг. Ингэснээрээ та хоёр магадгүй өөрөө өөрсдийнхөө сэтгэл зүйн бие биендээ гаргадаг золиосуудыг эргэн үнэлэн дүгнэх. За түүнээс гадна магадгүй бие биендээ ингээд бодлогоогоор муухай сансан одоо энэ надтай ижилхэн ачаал авахгүй байна гэж бодсон зүйлсээ эргэн дүгнэх. За түүнээс гадна нөгөө сүнслэг байдлаар дахин холбогдох шаардлагатай болон иймэрхүү зүйлс тохиолдох боломжтой байна. За эрхийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг таны 10 дугаар гэрээс 11 дугаар гэрлүүтэн шилжиж байна. Ингэснээрээ сүүлийн хэдэн 7 хоног сугар гараг загсны ордон дээр буюу 10 дугаар гэр дээр тань ажил мэргэжил нэр төр болон бусдын одоо нүдэнд үзэгдэх таны дүр төрхийг илэрхийлдэг гэр дээр тань байрлаж байсан. Ингэснээрээ одоо хайр дурлал илүү нухацтай шин чанартай болж байсан гэсэн үг ээ. За магадгүй зарим хүмүүс ажлынхаа одоо орчин нөхцөлд хэн нэгэн шинэ хүнтэй танилцсан, холбоо үүсгэсэн. За үгүй бол харилцаагаа тодорхойлох шаардлагатай болсон. Үгүй бол ямар нэгэн амбицтай танд одоо ийм маш тийм сэтгэл үлдээсэн хэн нэгэн сэтгэл алдарсан, татагдсан. За үгүй бол одоо хэн нэгэнтэй харилцаанд байсан бол удаан хугацааныхаа харилцааг бусад ямархуу харагдаж байгаа болоо гэсэн байдлаас үнэлж дүгэлсэн байхыг үгүйсэхгүй маа. За одоо сугар гараг маань хоньны орд руу орж байгаа учраас та хэдий 11-р гэр буюу бүх зүйл одоо нийгмийн хүрээллийн хувьд илүү хөнгөн зугаатай болж эхэлж байна гэсэн үг. За ганц бие эхрүүдийн хувьд гэх юм бол магадгүй өмнө нь болцох нь илүү ийм нухацтай тэгээд ийм ачаалттай хүн санагдчихсэн бол одоо болцох илүү амархан за тэгээд илүү зугаатай санагдах болно. За тэгээд найз нөхөд болон захимаар интернет дээр хэн нэгэн шинэ хүнтэй танилцах боломжтой. За түүнээс гадна тань цэдэ хаяхад ч гэсэн илүү амар хөнгөн гой зугаатай байна гэсэн үг юм аа. За хэрвээ та тодорхойгүй харилцаанд байгаа бол өмнө нь та хэн нэгэнтэй харилцаа тодорхойлоход маш хэцүү тодорхойгүй санагдаж байсан бол одоо болохоор та хоёр найз нөхдийн хувьд ямархуу байна гэдэг нөгөө талаараа одоо найз нөхдөрөө нөгөө хүнийг шинжүүлэх үгүй бол нийгмийн хүрээлэлд байхдаа одоо нөгөө хүнтэй ямар байна вэ гэдэг байдлаар эргэн одоо харилцаагаа дүгнэх боломжтой болж байгаа маа. За хэрвээ та хосын харилцаанд байгаа бол өмнө нь магадгүй сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд нөгөө хүнтэй одоо хэр хариуцлагатай юмд хандаж байна вэ? Харилцаандаа магадгүй бусад зүйлс хандж байгааг нь та анхаарч илүү тэрэнд төвлөрч байсан бол одоо болохоор илүү хоорондоо ямар нэг дундаа зүйл хийх байдлаар энэ цаг хугацааг өнгөрөөх болно. Энэ нь болохоор магадгүй ямар нэг ивэнтүүд рүү хамт явах, аялах. За түүнээс гадна хоёулаа хоорондоо одоо хамтын зорилго бүтээгээд түүнийхөө төлөө ямар нэг зүйлсийг хийх байдлаар илэрх болно. Хэрвээ одоо хосын харилцаанд байгаа хэрний та хоёрын нөхөрлөл сул бол энэхүү одоо сугар гарагийн хөдөлгөөн нь тэрийг илэрхий болгож өгнө гэсэн үг. За гэрэлсэн эхрүүдийн хувьд гэх юм бол энэхүү одоо сугар гарагийн хөдөлгөөн маань та хоёрыг одоо нийгмийн хүрээллийн хувьд хоорондоо холбогдох за үгүй бол ямар нэг байдлаар хоорондоо шинэ прожектыг эхлүүлэх. За түүнээс гадна хоорондоо ямар нэг байдлаар өөрсдийнхөө хүрээллийг бүтээхэд айгүй тохиромжтой үе байна. Ингэснээр одоо хайр дурлал илүү хүнд хэцүү гэхээсээ илүү хоорондоо илүү холбогдоод харилцаагаа сэргээх зугаатай байх боломж үүсэж байна. Мэлхийн мандалт. За мэлхийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг одоо таны 9-р гэрээс 10 дугаар гэр рүү шилжиж байгаа. Ингэснээрээ сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд сугар загсны ордонд байхдаа таны 9-р гэр дээр удаан хугацааны аялал, ихтгэл үнэмшил за өсөж хөгжих болон илүү дээд боловсрол эзэмших, аялах болон одоо юу гэдгийг том зургаараа хайр дурлалыг илтгэдэг
гэрдээртэй нь байрласан байсан байна. Ингэснээрээ одоо хайр дурлал мэдрэхтэйгтээ илүү сүнслэг, за үгүй бол алсын зайны харилцаа, үгүй бол ирээдүгөө бодож төлөвлөсөн илүү гүн гүнзгий харилцан яриаг өрнүүлсэн. За үгүй бол потенциалд үндэслэж тухайн харилцаагаа илүү романтик байдлаар хүлээж авсан. За түүнээс гадна илүү одоо ийм мөрөөдсөн байдлаар хандаж байсан байх боломжтой байна. Ингэснээрээ бидэнд юу тохиолдсон байх боломжтой вэ гэх юм бол магадгүй өөр улс орны шашны үг бол өөр нөхцөл байдалд амьдардаг хин нэгэнд татагдсан байх. За түүнээс гадна хин нэгэнтэй одоо орой үдшээр өөрийн мэдлгүй маш ингээ урт удаан хугацаанд маш гоё харилцаануудыг өрнүүлээ. Тэр харилцааныхаа үүднээс маш гоё юм догдолсон мэдрэмжтэй буцдаг штеп. Тиймэрхүү одоо яриа өрнүүлээд тэрнээсээ үүдэлтэйгээр татагдсан байх. За түүнээс гадна одоо нөхцөл байдалд байгаагаасаа илүү ирээдүгөө одоо төлөвлөж ярьсан, төсөөлсөн тиймэрхүү зүйлс болсон. За үгүй бол хол байдаг хин нэгэнтэй холбоо тогтоосон байхыг үүсэхгүй байна. За тэгснээрээ ерөнхийдөө бол ийм бүх зүйл эд чидийн мэдрэгдсэн байж магадгүй. За тэгтээ одоо сугар гараг маань 10 дугаар гэр дээр тань орсноороо бүх зүйл илүү олон нийтийн өмнө нээлт тод. За түүнээс гадна нэр төр, ажил карьер статус болон урт хугацааны чиглэлтэй холбоотой болж эхэлж байгаа гэсэн үг ээ. Ингэснээрээ харин зүгээр л нэг мэдрэмж гэхээсээ илүү ирээдүйд тань хэрхэн нөлөөлөхтэй холбоотой чухал шийдвэрүүд орж ирнэ гэсэн үг. За ганц бие мэлхийн ордныхны хувьд гэх юм бол хин нэгний талаар мөрөөдсөн юу болох боломжтой вэ? Бид хоёр өрхөөл ямар байх вэ гэсэн төсөөллүүд, мөрөөдлүүд байсан бол одоо та магадгүй ажил, за түүнээс гадна ажлын хүрээний холбоотой ямар нэгэн байдлаар хурал, цуглаан, за үгүй бол тэрнтэй холбоотой ямар нэг одоо нөхцөл байдлаар ажлынхаа хин нэгээр дамжуулаад ч юм уу хин нэгэн шинэ хүнтэй танилцсан байхыг үүсэхгүй маа. За тэгснээрээ магадгүй таны хамт ажилтдаг хин нэгэн тантай сета хаяах, үгүй бол таныг одоо олон нийтийн нөхцөл байдалд танд ил тод байдлаар хандрах. За үгүй бол магадгүй энэ хүнтэй харилцаанд орлоо гэхэд бид хоёрын одоо ирээдүй ямархуу байх вэ гэсэн бодол орж ирэх зэрэг байдлаар илэрсэн байх боломжтой байна. За тодорхойгүй нөхцөл байдалд байгаа мэлхийн ордныхны хувьд гэх юм бол өмнө нь одоо харилцаа холбоо нь болохоор маш тийм гүн гүнзгий, маш их юм сэтгэлийн хөндлөл өндөртэй. За үгүй бол алсын зайны харилцаа зэрэгт байсан байхыг үүсэхгүй байна. Одоо болохоор та илүү тодорхой байдлыг хүсэж эхэлнэ. Ингэснээрээ бид хоёр үнэхээр ийм одоо дараагийн шатанд орох үед харилцаанд байгаа юу? За үгүй бол нөгөө хүнээсээ чи надтай ирээдүгөө харж гинүү гэдэг байдлаар сорих, шалгах, асуух, ярилцах зэрэг зүйлс болохыг үүсэхгүй байна. За ингэснээрээ магадгүй та хоёрын харилцаа албан ёсны болж магадгүй. За ингэснээрээ олон түмний нүдэнд ил тод байдлаар зарлах. Үгүй бол одоо таны урт хугацааны зорилго болон амбиц, мөрөөдөл бүх зүйлтэй тань таарахгүй байх юм бол одоо энэ үе тэр таны бүхнийг тань тодруулж өгнө гэсэн үг байна. За харилцаанд байгаа мэлхийн ордныхны хувьд гэх юм бол та хоёр магадгүй өмнөх хэдэн 7 хоногийн хугацаанд сэтгэлзэн одоо гүн холбоос үүсгэсэн, за тэгээ хамтдаа мөрөөдсөн байж болзошгүй. Одоо болохоор та хоёр илүү бүтэц үүрэг хариуцлага та хоёрт чухал болж ирж байна гэсэн үг. Ингэснээрээ магадгүй та хоёр бие биенийдээ нүүх, хамт амьдрах талаар ярьж эхлэх боломжтой байна. Үгүй бол ажил мэргэжлийнхаа хувьд зорилгоудаа яриад хин нь ямар үед буулт хийх шаардлагатай болох вэ, юугаа зорилго шаардлагатай болох вэ гэдэг талаар ярилцах. Үгүй бол харилцаадаа тань ямар нэг байдлаар одоо албан ёсны болоод зарлаагүй байсан бол олон нийтэд зарлах. За түүнээс гадна ажил альбныхандаа, үгүй бол бусаддаа, гэр бүлийнхэндээ албан ёсоор танилцуулах зэрэг болохыг үүсэхгүй байна. За удаан хугацаанд харилцаанд байгаа үгүй бол гэргэлсэн мэлхийн ордныхны хувьд гэх юм бол нэг одоо хамтрагчийн маань магадгүй таны үг бол нөгөө хүнийх нь ажил карьер илүү одоо анхаарал шаардлагатай болох буюу ажилдаа илүү их цаг зарцуулах шаардлагатай болох. За нөгөө тэйгүүр хин нэгнийх нь одоо олон нийтэд харагдах дүр зураг үзэмж чухал болох. За түүнээс гадна та хоёр удаан хугацааныхаа
зорилго мөрөөдлийг илүү нухацтай ярилцах зэрэг байдлаар илэрч болох нэ. Ингэснээрээ та хоёр одоо дараагийн шатанд дахих үед чухал харилцааг бит хоёр бүрдүүлж чадж гинэ үгүй бол бие биенээсээ ямар нэг байдлаар холдоод ийн үг гэдгээ анзаарах хитэн 7 хоногийн хугацаа ирж гин гэж би харж байна. За арслангийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол суугар гарыг таны 8 дугаар гэр дээр сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд байрлаж байсан байна. Одоо болохоор таны 9 дугаар гэр рүү шилжих нэ. За 8 дугаар гэр дээр байрлахдаа 8 дугаар гэр маань өөрөө дотны харилцаа бие биендээ одоо өөрийн сэтгэл зүй дотор мэдрэмжүүдээ нээх, за түүнээс гадна дундын хөрөн мөнгө санхүү болон гүн гүнзгий холбоос, за түүнээс гадна итгэлцэл зэргийг илэрхийлдэг. Ингэснээр ерөнхийдөө бол хайр дурлалын тал дээр маш ийм хүчтэй энергитэй сүүлийн хэдэн 7 хоног өнгөрсөн болов гэж бодож байна. Тэгэхээр танд магадгүй итгэлтэй холбоотой маш чухал харилцаануудыг өнгөрүүлсэн, за хоорондоо ямар нэгэн нууцтай болсон, үгүй бол бүр хин нэгэн тухайнаа алдтал татагдсан, дурлсан, за үгүй бол ямар нэг байдлаар эрх мэдэл хүчний ийм тогтворгүй байдалтай нүүр тулсан байхыг үүсэхгүй байна. За ингэснээрээ түүнээс гадна маш юм гүн гүнзгий сэтгэл зүйн холбоосыг үүсгэсэн, үгүй бол за бэлгийн харьцааны хувьд маш юм хүчтэй одоо нийцэлтэй байсан. За түүнээс гадна хин нэг нь харцсан, үгүй бол өмчөргсөн тиймэрхүү зүйлс гаргасан. За үгүй бол санхүүгийн одоо дундын хөрөн мөнгө санхүү зээл өөршир, үгүй бол ямар нэг байдлаар шинэ зүйл хөрөнгө оруулах талаар харилцаа ярианууд өнгөрсөн байхыг үүсгэх хэрэггүй байна. За одоо суугар гараг маань та хэдийн 9-р гэр дээр орж байгаа учраас хайр дурлал маань өөрөө илүү тэлээд хөнгөн зугаатай болон ирээдүрөө чиглэсэн болж эхэлнэ гэсэн үг байна. За ганц бие арслангийн ордныхны хувьд гэх юм бол өмнөх хэдэн 7 хоногийн хувьд хайр дурлалд маш тийм гүн гүнзгий адармаатай тийм мэдрэмжүүдээр дүүрэн байсан бол одоо та эсрэгээрээ эргчлөө хүсч эхэлж байна гэсэн үг. За ингэснээрээ та магадгүй аялж байгаад хэн нэгэн шинэ хүнтэй танилцахыг үгүйсэхгүй байна. За түүнээс гадна таныг ямар нэг байдлаар оюун ухаан бодлын чинь төвшөнд өдөөж өгч чаддаг маш тийм сонирхолтой зугаатай хэн нэгэнтэй холбоо тогтоох. За түүнээс гадна үгүй бол өөртөө маш ихтэй ийм зоримог шийдэмгий хэн нэгэнд татагдахыг үүсэхгүй байна. За хэрвээ та ямар нэгэн байдлаар тогтворгүй, ойлгомжгүй, тодорхойгүй харилцаанд байгаа бол өмнө нь гэх юм бол сэтгэл санаа болон бие махбодын хувьд маш юм хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн, за түүнээс гадна нууцлсан, бөгөөд харцсан, өмчөргсөн зэрэг зүйлс таны сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд хайрын амьдралтай тохиож байсан бол одоо болохоор та хоёр тодорхой байдлыг хүсгээс гадна удаан хугацаанд та хоёр таарах тохирох үгүй талаараа эргэн дүгнэж бодно гэсэн үг байна. За бит хоёрын үнэт зүйлс ерөнхийдөө бол таарж ийнэ үгүй юу? За түүнээс гадна бит хоёр хамтдаа өсч хөгжих боломжтой байна уу гэдэг байдлаар харилцаа дүгнэж харна гэсэн үг байна. Хэрвээ одоо та хоёрын харилцаа ямар нэг байдлаар удаан хугацааны зорилго нь нийлэхгүй, нийцэхгүй байх юм бол харилцаа тань замхраа алга болж бүтэхгүй гэдэг дүгнэлт гарах нэ. За харилцаанд буюу эргэлт байгаа арслангийн ордныхны хувьд гэх юм бол өмнө нь маш гүн гүнзгий сэтгэл зүйн холбоосыг үүсгэсэн байсан бол одоо та хоёр хоорондоо ямар нэг шинэ зүйлсийг хийж эхлэхийг хүсэх болно. Магадгүй та хоёр хамтдаа аялахаар төлөвлөх, үгүй бол ямар нэг шинэ зүйлийг сурахаар шийдэх. За түүнээс гадна хосын хувьд гэх юм бол амьдралыг үзэх үзэл бодол санааны хувьд шинэ зүйлсийг хүлээж авахд бэлэн буюу тэлэхэд бэлэн болох. За түүнээс гадна амьдралын том философи, ойлголт, итгэл үнэмшлийнхаа талаар ярилцах зэрэг байдлаар илэрч болох нэ. За гэрэлсэн буюу удаан хугацааны харилцаанд байгаа арслангуудын хувьд гэх юм бол одоо та хоёрын хувьд аялах, шинэ зүйлсийг хамтдаа сурах, за түүнээс гадна сониуч байдлаараа ямар нэг шинэ зүйлсийг туушах, за хосын хувьд сүнслэг хүсэлтэнд буюу ямар нэг сүнслэг, шашинлаг зүйлийг туршиж үзэх, хийх тэр байдлаараа сүнсээ баясгах, хөгжүүлэх зэрэг зүйлсийг хийхэд тохиромжтой үе байна. Охины мандалт.
За охины мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол суургайг нь та хэдийн 7 дугаар гэр дээр байрлаж байсан бол одоо 8 дугаар гэр лүү 3 сарын 6-наас шилжиж орно гэсэн үг охин нь. За ингэснээрээ сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд цувар гараг загсны ордон та хэдийн 7 дугаар гэр буюу харилцаа холбоо. За ерөнхийдөө бол яг хосын хайр дурлалын харилцааны гэр дээр байрлаж байсан гэсэн үг. Ингэснээрээ хайр дурлалын тал дээр угаасаа маш юм романтик мэдрэмжүүд орж ирсэн байх нэ. За магадгүй та хэд хостой хүмүүс бол хостойгоо илүү холбогдсон. За үгүй бол хосын харилцаанд чинээр орсон. Түүнээс гадна хостой хүмүүс бол илүү уучлсан. Түүнээс гадна хосоо илүү одоо төсөөлөл мөрөөдлийнхаа одоо гой зүйлсийг нь хараад юу гэдэг муу талуудыг нь харахгүй анзаарахгүй өнгөрөөсөн байх зэрэг өгөөсөх хэрэггүй байна. За түүнээс гадна магадгүй харилцаатай нь эсэргээрээ илүү ийм адармаатай яг юу болох гээд байгааг нь ойлгомжгүй. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд ингээ уяатай мэдрэмжүүдийг авсан байх боломжтой маа. Өөрөөр хэлбэл юу гэдэг өөрийнхөө одоо ийм soulmate-ийг олсон юм шиг хэрний бүх зүйл ийм тодорхойгүй мэдрэмжүүд авсан болов гэж бодож байна. За тэгтэл сугар гараг маань 8 дугаар гэр дээр тань хоньны орд руу орсноороо бүх зүйл илүү гүн гүнзгий болж эхэлж байна гэсэн үг маа. Ингэснээрээ харахад ингээ романтик юм шиг хэрнээ одоо бүх зүйл сэтгэл зүй болон даалт ухамсарын хувьд илүү гүн гүнзгий болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр та хоёр магадгүй бие биендээ өөрсдөө нээх итгэлцэлтэй нь хэр байна вэ? За зэргийг зүйл сорилтонд орох үе үүсэж гин гэж би харж байна. За ганц бие бол та магадгүй одоо юу гэдэг хин нэгэнтэй хосын харилцаанд орохыг бүр маш их хүссэн болов гэж бодож байна. Одоо гэх юм бол та илүү юм гүн гүнзгий харилцаа холбоог хүсэх болноо. Ингэснээрээ та ямар нэг тийм нууцлаг хин нэгэнд татагдах, үгүй бол хин нэгэнд гинт огцом одоо татагдах дурлах, үгүй бол хин нэгэнтэй одоо харилцаа холбоо эхлүүлээ гэхэд тэр хүнтэйгээ маш юм хурдан гүн гүнзгий сэтгэл зүй холбоос үүсэхийг хүсэх болов уу. Тийм учраас хит их хурдан бүх зүйлд байхаас анхаараарай гэж зөвлөё. За тодорхойгүй нөхцөлд байгаа охины ордныхны хувьд гэх юм бол өмнө нь хэдэн 7 хоногийн хугацаанд та романтик за тэгээд түүнээс гадна та хоёрын харилцаа одоо ямар нэг гоё зүйл болох гэж гэсэн итгэл найдраар дүүрэн байсан болов одоо болохоор сугар гараг маань шилжснээрээ та ерөөдөө бол баримт нотлохоо шаардна. Ингэснээрээ магадгүй сэтгэл зүйн хувьд нөгөө хүнээ сорж чалгаж эхлэхээ өгөөсөхгүй маа. За энэ ямархуу байдлаар илэрхвэ гэх юм бол та илүү гүн гүнзгий асуултуудыг асууж эхлэх. За тэр хүмүүс одоо хардах үе, затаарах үед нөхцөл байдалд ямархуу байдлаар хандаж байна вэ гэдгийг нь сорж чалгаж харах. За үгүй бол одоо харилцаа дараагийн түвшинд аваачаа гэдэг байдлаараа тухайн хүмүүс илүү зоригтой алхмууд хийж чадж гинүү гэдэг байдлаар сорихыг өгөөсөхгүй маа. За харилцаанд байгаа охины ордынхны хувьд гэх юм бол хайр дурлалын хувьд өмнөх хэдэн 7 хоногийн хувьд маш юм зөөлөн хайр дурлалын нэрвтэй байсан бол одоо та хоёр эсрэгээрээ илүү тийм гүн гүнзгий сүнс хоёр сүнстэй ингээд нэгдээд нийлээд нэг болж байгаа мэт тиймэрхүү мэдрэмжүүд та хоёрт төрөх болов. Ингэснээрээ бие махбодын хувьд за бэлгийн харилцааны хувьд илүү хүчтэй таталцал үүсэх, таарах. За түүнээс гадна санхүүгийн талаар хоорондоо яриаггүй байсан зүйлсээ ярих. За бие биендээ хэлээгүй байсан нууцудаа хэлэх. За ямар нэг байдлаар хардах болон хатаархах мэдрэмжүүд төрж байсан бол тэрнийхээ талаар ярилцах нээлттэй тэднийг илэрхийлэх зүйлс болох болов гэж бодож байна. За гэрэлсэн болон удаан хугацааны харилцаанд байгаа охины ордынхны хувьд гэх юм бол та хоёр дундын хөрөнгө мөнгө санхүү зээл болон ямар нэг байдлаар үнэт хөрөнгө зүйлс авахтай холбоотой төлөвлөгөө гаргах. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд одоо өөртөө илүү гүн нээх ярилцах, хоорондоо илүү холбогдох боломж үүсэж байна. Жинлүүрийн мандалт. За жинлүүрийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол суургаар маань та хэдийн 6 дугаар гэрээс 7 дугаар гэр рүү шилжиж байрлаж байна. За сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд сугаар гараг загсны орд дээр та хэдийн 6 дугаар гэр дээр байрласнараа өдөр тутмын амьдрал, ажлын орчин нөхцөл хэмнэл, за
таны үүрэг хариуцлагыг илэрхийлдэг гэр дээр байрлаж байсан байна. Ингэснээрээ хайр дурлал илүү одоо романтик гоё гэхээсээ илүү практикл мэдрэгдэжсэн болов уу? Ийм учраас та хэдийн хувьд гэх юм бол магадгүй ажлынхаа орчин нөхцөл зэргээр дамжуулан шинэ хин нэгэнтэй танилцах. За хостой хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө хүндээ илүү их зүйлийг хийж өгөх. За түүнээс гадна одоо харилцаагаа илүү авч удирдах явж байгаа мэдрэмж төрөх. Та хэдийн нөгөө хосын тань одоо хийж байгаа жижиг зүйлүүд таны одоо ямар нэг байдлаар дургуйг хүргэхдээ тэрийг чимээг бүхэн төвчжсэн зэрэг мэдрэмжүүд төрж байсан болов уу? Одоо загсны ордноос сугар гараг маань хоньны орд руу шилжиж байгаа учраас хайр дурлал илүү урд төв байралтайгаар илүү хүчтэй болж эхэлнэ гэсэн үг. За ганц бие жинлүүрүүдийн хувьд гэх юм бол та магадгүй өмнө нь ажил болон өөрийгөө сайжруулах зэрэг дээр төвлөрөөд маш завгүй хэдэн 7 хоногийн өнгөрөөсөн бол та одоо харин хосын харилцаанд байхыг илүү хүсэх болно. За зарим ганц бие жинлүүрүүд магадгүй өөртөө итгэлтэй зоримог шийдэмгийн хин нэгэн шинэ хүнтэй танилцах, үгүй бол одоо ийм хүчтэй зан чанартай хүмүүст татагдах, үгүй бол маш яаруу байдлаар харилцаанд орохыг үүсэхгүй байна. Хоньны орд маань маш хурдан учраас үнэхээр тухайн хүндээ татагдж байгаа хэсгийг сайн эргцүүлж бодоорой. За тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол магадгүй өмнө нь харилцаа нь сэтгэл зүйн хувьд ингээд баг дарамт мэдрэгдэжсэн бол та одоо ижил хэмжээний ажил хөдөлмөр энерги зарцуулахыг хүсэх болно. Ингэснээрээ та нөгөө хүнээсээ хэрвээ тань нөгөө хүнтэй ямар нэг байдлаар юм докторгүй байгаад байсан бол илүү доктортой байхыг шаардах болно. За түүнээс гадна харилцаа тань тодорхойгүй болоогүй байвал тодорхой болгохыг шаардах болно. Ингэснээрээ харилцаа тань тодорхой болох үгүй бол та тэр ухаан харилцаагаа орхиод дараагийн хүн рүүгээ шилжих нөхцөл байдал үүсэж байна. За хосын харилцаанд байгаа жинлүүрүүдийн хувьд гэх юм бол та өдөр тутамдаа илүү их зүйлийг үүрэг хариуцлагыг үүрч явж байсан болов сүүлийн 7 хоногийн хугацаанд одоо та болохоор эсвэргээрээ илүү тэнцвэртэй байдлыг хүснэ. Ингэснээрээ та магадгүй хостойгоо өөрөөсөө болон нөгөө хүнээс тань гарах хүчин чармаалтын талаар харилцан яриа өрнүүлэх. За үгүй бол бие биенээ одоо татагдчихсэн тэр мэдрэмжүүдээс сэргээх. За хоорондоо бие махбодын хувьд таталцлын хувьд илүү хүчтэй мэдрэмжүүдийг авах. За хэрвээ ямар нэг байдлаар ингээд муухай мэдрэмжүүд тань чимээг хүн хоримтлагдаад байсан бол муудалцахыг ч үгүйсэхгүй байна. За гэрэлсэн болон удаан хугацааны харилцаанд байгаа жинлүүрүүдийн хувьд гэх юм бол энэ маш том энергийн шинжиллийн одоо шилжилт болж өгч ийн гэсэн үг. За ингэснээрээ та хоёрын үүрэг хариуцлага эргэтгэж байгаа хэсэг талаар харилцан ярианаа өрнүүлэх. За тэгээд харилцаанаас илүү их зүйлийг нэхэх шаардах. Магадгүй юу гэдгийг бие махбодын хувьд та хоёр бие биендээ хүрэхгүй үнсэлцэхгүй тиймэрхүү байдлаар одоо хол байсан бол одоо эсрэгээрээ буцаад ойртох татансах. За түүнээс гадна хамтдаа ямар нэг байдлаар том шийдвэрүүдийг гаргах боломж бүрдэж өгч байна. Хилэнцгийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг маань таны 5 дугаар гэрээс одоо 3 дугаар сарын 6-наас 6 дугаар гэрлүүтэй нь орж ирнэ гэсэн үг. За ингэснээрээ сугар гараг сүүлийн 7 хоногийн хувьд загасны ордон дээр таны 5 дугаар гэр дээр буюу хайр дурлал, за сэдэ хаях, гал халуун хайр зугаатай байдлыг илэрхийлдэг гэр дээр тань байсан учраас бүх зүйл маш гоё мэдрэгдэж байсан болов. Магадгүй ингээд хин нэгэнтэй зүгээр л энгийн болцоонуудад явж байсан. За үгүй бол хин нэгэнтэй маш ийм хүчтэй таталцал мэдэрсэн. За түүнээс гадна бүтээлч бас одоо өөрийгөө ийм илэрхийлэхээс айхгүй бусдын анхаарлыг өөртөө татаад тэр анхаарал ирж байгаа танд гоё мэдрэмж төрүүлж байсан байхыг үүсгээргүй байна. Одоо сугар гараг хоньны ордон дээр та эдийн 6 дугаар гэр дээр орж байгаа учраас бүх зүйл илүү одоо үйл ажиллагаа руу чиглэж эхэлж байна.
Загсны энерги сүүлийн хэдэн 7 хоногийн үед магадгүй бүр ингээд бараг донтмоор маш юм донтуулсан, мансууруулсан маш гоё тийм мэдрэмжүүдийг өгж байсан байхаа үгүйсэхгүй байна. Одоо харин суур гарыг шилжснээрээ ганц бие хилэнцүүдийн хувьд гэх юм бол та хоёрын өдөр тутмын амьдрал, хэмнэл бүх зүйл таарж байна уугүй юу гэдгийг харж иж та хосоо сонгох нэ. За тэгэхээр магадгүй та хоёрын хуваар таарж гин үү? За хэрвээ нөгөө хүн тань ийм тогтмол энерги танд зарцуулж гин үгүй юу? За түүнээс гадна та хоёр хэрвээ доктортой харилцаа үүсгэж чадхаар байна уу үгүй бол зүгээр л ийм хөнгөн байна уу гэдгийг үнэлж дүгнэх хэдэн 7 хоног ирж гин гэж харж байна. За тодорхойгүй харилцаанд байгаа хилэнцүүдийн хувьд гэх юм бол хэдэн 7 хоногийн хувьд өмнө нь та хоёрын хоорондын таталцал маш хүчтэй байсан болов уу? Одоо болохоор та хоёр бие биедээ итгэж болохоор байна уу, найдаж болохоор байна уу гэдгээ шалгаж сорно гэсэн үг бахны. Ингэснээрээ магадгүй над руу тогтмол мессеж бичиж байна уу? Уулзсан ярина гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу байж чадж гин үү? Би итгэж болж гин үү гэж харах нэ. Магадгүй энэ хэрвээ тийм биш байгаад нөгөө хүнтэй тогтворгүй найдаж болохооргүй мэдрэмж төрүүлэх юм бол таны сонирхол буурах болов уу гэж харж байна. За хосын харилцаанд орчихсон байгаа хилэнцүүдийн хувьд гэх юм бол өмнө нь илүү романтик дүрлцэн мэт байсан бол одоо бүх зүйл өдөр тутмын хичээл зүтгэл рүү шилжсэн байдалтай болох нь байна. Ингэснээрээ та хоёр ямар нэг байдлаар харилцаантай тогтворгүй байдал байгаа бол энийг харилцан ярилцсан. За эрүүл мэнд болон дадал зуршил, дасгал хөдөлгөөн, хооллолтын талаар яриа өрнүүлэх, өдөр тутамдаа хамтдаа ямар нэгэн зүйл хийж эхлэх. За үгүй бол эсэргээрээ нөгөө хүнийхээ хийдэг жижиг дадал зуршлууд нь таны дургуг хүргэх, ядаргаатай санагдах боломжтой. За хэрвээ гэрэлсэн бөгөөд удаан хугацааны харилцаанд байгаа бол энэ энерги нь болохоор эсэргээрээ илүү тийм тогтоох удаан хугацааны тайван энергитэй байна. Ингэснээрээ та хоёр өөрсдийнхөө нөгөө нэг гэр бүлийнхээ хувьд хариуцж авсан үүрэг даалгавраа дахин хуваарлах, үгүй бол хоорондоо харилцдаг, ярилцдаг байдлаа дахин сайжруулах. За өөрсдийнхөө эрүүл мэндэд хамтдаа анхаарах. За үгүй бол магадгүй жижиг байдлаар танд ядаргаатай санагддаг зүйлсүүд нь таны дургуг хүрэх боломжтой байна. За номын мандалтай хүмүүсийн хувьд суур гараг нь таны 4-р гэр дээр сүүлийн хэдэн 7 хоног байрлаж байсан бол одоо таны 5-р гэр дээр орно. За 4-р гэр нь буюу өмнө нь хэдэн 7 хоногт байсан загсны ордон дээр байсан гэр маань өөрөө гэр бүл, гэр орон болон сэтгэл зүйн хувьд доктортой байдлыг илэрхийлдэг орон байгаа. Ингэснээрээ танд та илүү өөрийнхөө сэтгэл зүйн болон аюулгүй байдалд анхаарал төвлөрүүлж байсан. За тэгээд илүү нөгөө хамтрагчтай таны сэтгэл зүйн хувьд тайван байлгаад тайвшруулж байхыг хүссэн. За хамтдаа илүү хостойгоо цагийг гэртээ өнгөрөөхийг хүссэн. Түүнээс гадна гэр бүл болон хуучин харилцаануудаа эргэн дурсан мэдрэмжүүдтэй байсан болов уу гэж бодож байна. За одоо суур гараг маань хоньны ордон дээр таны 5-р гэр дээр орсноороо бүх зүйл илүү зугаатай болж эхэлнэ. Та илүү амьд байгаа мэт илүү гоё мэдрэмжүүдийг авна. За ганц бие номууд өмнө нь сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд магадгүй илүү аюулгүй доктортой байдлыг хүсэж байсан бол та одоо илүү зугаатай, баяр хөөртэй байхыг илүүд үзэх болно. Ингэснээрээ та илүү бусдад харилцахдаа сэтэ хаях. За магадгүй ямар нэг байдлаар хөнгөн хин нэгэнд татагдах, за бусдаас ирэх анхаарал танд гоё санагдах, ихсэх. За түүнээс гадна ирээдүйгээ хит их төлөвлөхгүйгээр зүгээр л болцоонд явж эхлэх боломжтой байна. За хэрвээ ямар нэгэн байдлаар тодорхойгүй харилцаанд байгаа бол танд өмнө нь хэдэн 7 хоногийн хугацаанд илүү ийм сэтгэл зүйн хувьд уяатай мэдрэмжүүд төрж исэн бол та одоо эсэргээрээ сонгогдсон мэдрэмжийг авмаар байгаа болов уу гэж бодож байна. Хэрвээ нөгөө хүнтэй таныг маш ийм ил тод, за тэгээд итгэлтэйгээр хөөж эхлэхгүй, таны араас хөөцөлдөхгүй бол таны сонирхол буурах тиймэрхүү нөхцөл байдалд байна. За харилцаанд байгаа номуудын хувьд гэх юм бол
та өмнө нь магадгүй сэтгэл зүйн аюулгүй байдалд илүү төвлөрсөн байсан бол та одоо илүү дүрлэлсэн мэдрэмжийг хүсэж гин ингэснээрээ та магадгүй хоорондоо илүү хүрлцэх, шүргэлцэх, тиймэрхүү контакттай байх. За түүнээс гадна нөгөө хүнтэй танд илүү романтик зүйлсийг хийж өгөх, за илүү зугаатай зүйлсийг төлөвлөх зэргийг хүсэж байгаа бөгөөд хэрвээ нөгөө хүнтэй иймэрхүү байдлаар таныг одоо зугаатай гоё юм амьд хайрлагцсан мэдрэмжийг тань өгч чадахгүй байх юм бол бухимдах болов уу гэж бодож байна. За гэрэлсэн номуудын хувьд гэх юм бол энэ одоо сугар гарагийн хөдөлгөөн маань болцоонуудыг төлөвлөх, за буцаад ингээд ийм хоорондоо бие биентэйгээ сета хайж эхлэх, за түүнээс гадна бие биендээ хүрэлцэх, тоглох, давхуурхах. За түүнээс гадна ямар нэг байдлаар төлөвлөөгүйгээр хамтдаа ямар нэг шин зугаатай зүйлсийг хийхэд тохиромжтой энэ хэрэг байна. За материйн мандалт. Материйн мандалттай хүмүүсийн хувьд сугар гараг сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд таны 3 дугаар гэр дээр байрлаж байсан бол одоо 4 дугаар гэр рүү шилжих гэж байна. Сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд сугар гарагийн 3 дугаар гэр дээр буюу таны харилцаа холбоо, мессеж бичих, богино хугацааны аялал, өдөр тутмын харилцан яриа болон бодол оюун хаснаг илэрхийлдэг гэр дээр танд байрласан байсан. Ингэснээрээ хайр дурлал танд харилцан яриа байдлаар илэрсэн байж болно. Та хоёр магадгүй хайртай хүнтэйгээ маш ийм өдөржин тасралтгүй мессеж бичих, за үгүй бол цахим сүлжээ онлайнаар сэтэн хаях, за үгүй бол бичсэн мессежүүдийг хит их анализ хийж унших, за үгүй бол сэтгэлээнээс маш урт ийм харилцан яриануудыг өрнүүлэх, за түүнээс гадна хин нэгэнтэй яриагаараа дамжуулан ийм гүн гүнзгий холбоос үүсгэсэн байхыг үүсэх хэрэггүй байна. За одоо сугар гараг маань хоньны ордонд 3 сарын 6-наас орсноороо бүх зүйл илүү хувийн шин чанартай болж эхлэх болно. Та одоо ярьжсэн бол эсвэргээрээ бүх зүйл сэтгэл зүйн аюулгүй байдал, дотогшоо болон гэр бүл рүү чиглэсэн болох нэ. За ганц бие материалын хувьд энэхүү байдал нь энэхүү энерги нь ямар байдлаар илрэх вэ гэх юм бол сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд магадгүй та мессеж болон яриагаараа маш юм зугаатай хугацааг өнгөрөөсөн бол та одоо таныг аюулгүй мэдрүүлдэг тийм хүнийг хүсч эхлэх нэ гэсэн үг. За ингэснээрээ зүгээр л юм хөнгөн сэтэн хайж байгаа зүйл танд чухал санагдахаа болох. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд илүү доктортой хүн нэгнийг хүсэж эхлэх. За гэр бүл болон гэр бүлийн орчин нөхцлөөрөө дамжуулан шинэ хүнтэй танилцах. За үгүй бол ямар нэг юм шинэ доктортой харилцаанд орох зэрэгт илүү бэлэн басан байх нэ. За ямар нэг байдлаар докторгүй нөхцөл байдал харилцаанд байгаа материалын хувьд гэх юм бол өмнө нь маш их мессеж бичижсэн. За гэвч гүн гүнзгий харилцааны хувьд хөнгөн за магадгүй юу гэдгийг casual байсан бол одоо та сэтгэл зүйн хувьд ерөөдөө тодорхой байдлыг хүсэж эхлэх болно. Ингэснээрээ та магадгүй нөгөө хүнээсээ зориг ямар санаа бодолтой байгааг нь асуух. За үгүй бол нөгөө хүний гэр бүлийнхандаа үгүй бол нөгөө хүнийхээ гэр бүлийнхантай танилцахыг хүсэх. За үгүй бол энэ харилцаа маань гүнзгийргүй байх юм бол түүнд бухимдаж эхлээд магадгүй сэтгэлээ татах тиймэрхүү зүйлс рүү шилжих нэ. За хосын харилцаанд байгаа материалын хувьд гэх юм бол харилцан яриа бол маш чухал түлхүүр нь болж исэн бол одоо гэр бүл илүү төвд орж чухлын одоо ирэмбэрээ илүү дүзэгдэж эхлэх нэ. Ингэснээрээ та хоёр магадгүй гэртээ илүү цагийг өнгөрөөх. За түүнээс гадна магадгүй хин нэгний рүүгээ хамт амьдрахаар шийдэх, тэр талаар ярилцах. За үгүй бол гэртээ байгаа одоо орчноо өөрчлөх, үгүй бол дахин одоо декор зэрэгээ солих, өөрчлөх, шинжлэх. За түүнээс гадна аюулгүй байдал болон доктортой байдлын талаар сэтгэл зүйн одоо юм гүн гүнзгий харилцаануудыг өрнүүлэх боломжтой байна. За гэрэлсэн материалын хувьд гэх юм бол та хоёр гэр бүлийн харилцаа холбоондоо илүү анхаарах нь гэр бүлийн орчин нөхцлөө сайжруулах, за удаан хугацааны аюулгүй байдлын талаар ярилцах, түүнээс гадна магадгүй хуучин ийм чимээгүй хүн өнгөрсөн сэтгэл зүйн шархууд байх юм бол тэднийхээ талаар дахин ярилцаж ойлголцолд хүрэх боломжтой байх нэ.
За хумхын мандалт. Хумхын мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол энэхүү сугар гараг маань 2 дугаар гэрээс тань 3 дугаар гэр рүү орж байгаа гэсэн үг. Ингэснээрээ сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд сугар гараг загасны ордон таны 2 дугаар гэр дээр байрлахдаа хайр дурлал тань илүү юм аюулгүй байдалд суурилсан мэдрэгдсэн болов уу гэж бодож байна. Ингэснээрээ за та харилцаандаа юу хүртэх хэрэгтэй вэ гэдэг талаараа эргцүүлж бодсон. Харилцаандаа өөрийнхөө үнэлэгдэж буй байр суурь дээр асуултууд өөртөө тавьсан. За түүнээс гадна үнэлэгдэж байна уу, үнэлэгдэхгүй байна уу гэдгийг анзаарсан, мэдэрсэн. За түүнээс гадна санхүүгийн доктортой байдлынхаа талаар эргцүүлж дүгнж бодсон хэдэн 7 хоног өнгөрсөн болов уу. Загасны орд маань өөрөө ерөнхийдөө бол бидний одоо бусдад тавих шаардлагыг ерөнхийдөө сулруулж одоо тодорхойгүй болгож өгдөг. Ингэснээрээ бид нар хүлээж авч байгаагаас илүү зүйлийг нөгөө хүндээ зориулах. За түүнээс гадна нөгөө хүн маань ямар нэг байдлаар доктортой танд хичээл хүчин чармаалт гарахгүй байхад тэрийг нь хүлээн зөвшөөрөх. За түүнээс гадна нөгөө хүнийхээ гаргаж байгаа сэтгэл зүй одоо сонин ааш араншинг ямар нэг байдлаар зөвтгөх зэрэг энерги бидэрт ерөнхийдөө бол илэрчээсэн байхаа. Одоо сугар гараг 3 дугаар гэрлөө тань хоньны ордон дээр орж байгаа учраас энийгээ та илүү юу мэдэрч байгаагаа хэлж ярьж эхлэнэ гэсэн үг. За ганц бие хумхуудын хувьд гэх юм бол та өмнө харилцаанд одоо бэлэн хэсэгтээ эргцүүлж дүгнэж бодож исэн бол одоо та үйлдэж эхлэх нэ. Та магадгүй өөрөө хин нэгэн рүү түргүүлж бичих, хин нэгэнтэй яриа өрнүүлэх, сэдэ хаях. За түүнээс гадна хин нэгэн хэрвээ тань таалагдж байгаа бол тэрийг хэлхээс айхгүй байх болно. За хэрвээ та тодорхойгүй харилцаанд байгаа бол өмнө нь та харилцаандаа өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй тодорхойгүй мэдтэр санагдажсэн бол та одоо илүү зоримог асуухад бэлэн болсон байна. Ингэснээрээ та харилцаагаа ерөөхдөө бол дараагийн түвшинд дахиулах үгүй юу? Үгүй бол дуусгар болох уу гэдгийг тодруулах нэ. За харилцаанд байгаа хумхуудын хувьд гэх юм бол өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой юм зүй тогтол өмнө та хоёрын харилцаанд гарч ирж исэн бол одоо харилцан яриа сайжирч илүү гүн гүнзгий болох хандлагатай байна. Ингэснээрээ та хоёр магадгүй үл ойлголцож байсан бол тэрийгэ яриад ойлголцох. За түүнээс гадна илүү одоо шулуун шудраг тодорхой ярилцах. За түүнээс гадна үр дүнтэй боловч ийм дүрлэлсэн байдлаар харилцан яриа өрнүүлэх зэрэг байдлаар илэрх боломжтой байх нэ. За гэрэлсэн хумхуудын хувьд гэх юм бол энэ энерги нь өмнө нь байсан үл ойлголцлыг засаж залруулах, за хамтдаа богино хугацааны аялал төлөвлөх, за хоорондоо үг ярианы хувьд тоглоом хийх одоо тохиурхах, бие биентэйгээ харилцаагаа сэргээх зэргийг яриагаараа одоо хийх. За түүнээс гадна хэлээгүй байсан зүйлдээ бие биендээ хэлэх боломжтой болох нэ. Загасны мандалт. За загасны мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол сугар гараг таны 1-р гэр дээрээс 2-р гэрлүү тань шилжиж байгаа гэсэн үг байна. Сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд сугар гараг таны ордон дээр байрлаж байсан учраас та өөрөө илүү дур булаан бусдад ингээд ийм өөртөө бусдыг соронзон мэд татаж чадчихсэн. За өөрөө ч романтик сэтгэл зүйн хувьд ийм илүү мэдрэмтгий болон мөрөөдмтгий мэдрэмжүүдийг авч байсан байх. За ингэснээрээ та магадгүй ямар нэг байдлаар харилцаа холбоонд орж эхэлсэн, хосын харилцааг эхлүүлсэн. За түүнээс гадна бусдад ийм айдуу зүүлэн хандаж байсан. За харилцаандаа маш илүү ийм ихтгэлтэй байсан. Түүнээс гадна ямар нэг байдлаар загасны орд маань өөрөө хил хязгаарыг одоо тодорхойгүй болгож өгдөг учраас нөгөө хүнийхээ ийм муухай зан чанаруудыг анзаараагүй байх боломжтой. За сугар гараг 2-р гэр дээр тань хоньны орд руу орсноороо та одоо хин нэгнийг зүгээр татах гэхээсээ илүү шаардлага тавьж эхэлэх нэ. Ганц бие загасны ордынхны хувьд гэх юм бол та өмнө хэдэн 7 хоногийн хувьд нээлттэй бөгөөд ийм мөрөөдмтгий байсан бол та одоо илүү шилсэн, госон, за сонгосон тиймэрхүү энерги рүү шилжиж байна. Ингэснээрээ та зүгээр ийм татгалзал бие биендээ хоорондоо таарамжтай байгаа гэхээсээ илүү доктортой байдлыг илүү үзэх нь байна. За түүнээс гадна таны араас магадгүй илүү тууштай байсан хүнийг сонгох. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд тантай харилцаанд ороход бэлэн биш байгаа хүмүүсийг харилцаагаа таслах зэрэг зүйлс болох боломжтой байх нэ.
Өөрөөр хэлбэл өөрийнхөө үн цэнийг илүү тодорхой болгоно гэсэн үг. За тодорхойгүй харилцаанд байгаа загасныхны хувьд гэх юм бол өмнө нь магадгүй ямар нэг байдлаар бүх зүйл тодорхойгүй бүтэцтэй тэгсэн мөртлөөсөө маш юм хүчтэй таталцал байгаад байсан бол одоо та нөгөө хүнээсээ эсэргээрээ илүү хэрэг хүчин чармаалт гарч ийн бэ гэдгийг анхаарч харж эхэлнэ гэсэн үг байна. За харилцаанд байгаа загасны ордынхны хувьд гэх юм бол та өмнө нь илүү романтик юм зөөлөн аядуухан байсан бол одоо та санхүүгийн хувьд болон үн цэний хувьд илүү таарсан тиймэрхүү энерги рүү шилжиж гин ингэснээрээ та хоёр магадгүй дундын мөнгө өрөх байдлынхаа талаар харилцан ярилцах, за түүнээс гадна удаан хугацааны аюулгүй байдлынхаа талаар ярилцах, бие биендээ одоо маш тодорхой хил хязгаараа тогтоох, за түүнээс гадна бие биенээсээ хүсэж байгаа хэрэгцээ шаардлагуудаа маш юм тодорхой байдлаар тогтоох боломжтой болох нэ. Гэрэлсэн загасны ордныхны хувьд гэх юм бол энэхүү энерги нь илүү санхүүгийн зохицол болон бие бинийгээ хүндлэх байдлаар илэрх боломжтой байна. Ингэснээрээ та хоёр магадгүй дундаа одоо санхүүгийн зорилго тавиад хүндээ хүрэх гэж хичээх. За түүнээс гадна юуг илүүд үздэг, чухалчилдаг гэдэг талаараа дахин ярилцаж тохиролцох. За түүнээс гадна ирээдүйн төлөвлөгөөнүүдээ хоорондоо тааруулах, зохицуулах зэрэг байдлаар илэрх боломжтой байна.